хөтөлбөрийг Ховд аймаг 2030 он хүртэл 2 үе шаттай хэрэгжүүлнэ. Энэ ажлын хүрээнд жилд ойролцоогоор 2 сая мод тарихаар төлөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл эхний үе шат буюу 2022-оос 2024 оны хугацаанд 9,000 гаад бүрэн тариалалт хийнэ. Үүнээс сум бүр 2 га мод үржүүлэхийн талбайтай 10 хүртэлх га талбайд ойн тэгвэл ойн зурус байгуулж, зурус дотроо олон төрлийн жимс ногоо, тариа, малын тижээлийн урмал тариалж, ногоон орчныг бий болгосон байх урьдчилсан төлөвлөгөөг гаргажээ. Иймээс Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газар, байгаль орчин аялал жуулчлалын яам, Ховд аймгийн засаг даргын тамгын газар хамтран дээрх чуулганыг зохион байгуулсан юм. Энэ үеэр аймаг сум бүр мод жимс тарих, тариалалтын талбайг нэмэгдүүлэх, бэлтгэх, гар ажиллагааг багасгаж, технологиг сайжруулах талаар ярилцаж сан солилцлоо. Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд Ховд аймаг эдийн засгийн үр өгөөчтэй жимсгний модны тариалалтыг нэмэгдүүлэх, ойжуулалтын чиглэлээр боловсон хүчнийг бэлтгэх зэрэг асуудалд гол анхаарлаа хандуулан ажиллах юм а. Нэгдүгээрт бол одоо яг ямар чиглэлийн одоо мод утыг бид нэр хаана хэрхэн яаж тариалах юм бэ гэдэг асуудал. За хоёрдугаарт ялангуяа одоо энэ тэрбум мод үндэсний хөтөлбөрийн нэг гол зорилго бол эдийн засгийн ач холбогдолтой энэ мод ут тариалах асуудлыг бас орон нутагт илүү одоо төлхөө анхаарах ийм чиглэлийг барьж байгаа. Ийм учраас бид нэг талаас яг энэ цөлжилтийг бууруулах ногоон хөгжлийн асуудлыг энэ ойжуулалтайгаа холбож ярьж байгаа учраас нөгөө талаас яг энэ ойжуулж байгаа энэ ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн орлого нэмэгдүүлэх ажил руу одоо хандуулах энэ чиглэл дээр анхаарч байна. За Ховд аймаг бол одоо Ховд аймгийн Булган сум бол жимсний аж ахуйн чиглэлээр бас тодорхой үйл ажиллагаа явуулдаг бас Монгол Улсын хэмжээнд бас нэлээд одоо тийм юу гэдэг одоо жишээ туршлага болохуйц ийм одоо дадлаг туршлагатай ийм ард түмэн. Ийм учраас аль болох Ховд аймгийнхаа хэмжээнд бол бид нар энэ мод ут sögөөд энэ жимсний гаралтай мод утыг илүү төлхөө үржүүлэх боломж нөхцөл байна уугүй юу гэдэг. За хоёр дахь асуудал эдийн засгийн ач холбогдолтой ингээ яриад эхлэхээр за сэлэнгийн одоо цагаан бургас гэдэг юм энэ бол одоо өсөлт тоожилт одоо өндөртэй. За бас одоо ялангуяа одоо манай баруун монголчууд бол шуурганаас одоо хамгаалах үүдээс аль болох бургасан үнэ хан одоо хэрэгэлдэг ийм ард түмэн. Тэгвэл энэ чиглэлийнхаа энэ бургасаа илүү одоо төлхөө одоо тариалах, үржүүлэх магадгүй түүнээс одоо хөвсгөлтөөс нь одоо сэрэгжүүлэлт хийх замаар одоо энэ юу гэдэг одоо амьдрал ахуйгаа дээшлүүлэх энэ уламжлалт энэ ажлаа одоо үргэлжлүүлэх энэ боломж нөхцөл байна уугүй гэдэг. Нөгөө талаас мод бутаа үржүүлэх энэ давхар одоо ач холбогдлоо өгч байгаа. Тэгэхээр энэ чиглэлийн асуудлыг сумдын удирдлагуудын мэргэжлийн байгууллагуудыг байлгаж байгаад ямар нэгэн одоо юу гэдэг газар тариалангийн газрын татврын тодорхой хөнгөлөлтийг энэ ойжуулалт хийсэн хүмүүстэй үзүүлнэ гэдэг юм сум орон нутгийн түвшин шийдвэр гаргаж болохоос энэ ажлуудыг бас санаашилж өнөөдөр эхлүүлэх юм хэрэгцээ шаардлага байна. Тэрбум мод үндэсний одоо хөдөлгөөнийг бол Монгол улсын тэргүүнээс одоо олон улсад зарлаад Монгол улс 2030 он гэхэд тэрбумаар тоологдох модыг одоо уурж одоо тарьж ургуулна гэдэг одоо хөдөлгөөнийг бол өрнүүлсэн. Энэтэй холбоотойгоор байгаль орчны яамнаас бодит ажил хэрэг болгохын тулд одоо эрдэмтэн судлаачид одоо аймгийн орон нутгийн иргэдийн оролцоо, удирдлагуудын иргэдийн оролцоог хангасан одоо аймаг үр дээр одоо тэрбум мод хөдөлгөөнийг одоо форумуудыг одоо зохион байгуулад өнөөдөр бол ингээд Ховд аймагт бол зохион байгуулж байна. Тэрбум модыг хөдөлгөөнийг дэмжих одоо ногоон санг бол байгуулсан байж байгаа. Энэ ногоон санг бол жилдээ одоо банкуудын одоо хувийн хвшлийн компаниудаас одоо ингээд жилдээ одоо санд бүрдэх одоо мөнгө хөрөнгийг бол 2-3 тэрбум төгрөгийг бүрдэх боломжтой. Энийг бас ногоон тэрбум модыг тарьж ургуулахдаа ингээд зарцуулах. Мөн банкуд одоо ногоон зээлийн санхүүжилтээ бол нэмэхээр одоо бүгд тохиролцоонд хүрсэн байж байгаа. 21 оны байдлаар бол ногоон зээлийн хэмжээ бол банкудаас арилжааны банкудаас олгодог хэмжээ бол 1.5 орчим хувь байдаг бол энийг 10% хүргэх ийм зорилтуудыг тавиад ингээд ажиллаж. Байгаль орчны яамнаас бол тэрбум модыг тарих одоо аймагуудаар тарих одоо бүсчилж тарихтай. Хойд одоо ойн хэсгүүдээр яаж одоо ойгоо хамгаалах вэ?
гол усны мөрөн хэсгүүдээр яаж ойн зурвсуудыг байгуулах вэ? Урд говийн цөлжилттэй хэсгүүдээр яаж одоо загин оог тарих вэ? Гэдэг энэ үндэсний стратегийг бол боловсруулад ингээд ажиллаж байгаа. Дээрх ажлыг хэрэгжүүлэхэд иргэн аж ахуйн нэгжийн дэмжлэг туслалцаа хамгийн чухал. Тийм учраас туршлагатай хүмүүсийг энэ зөвлөгөөнд урьж оролцуулжээ. Олон жил ойжуулалт, жимсээ жимсгний тариалалтаар ажиллаж ирсэн туршлагатай компани аж ахуйн нэгжүүд суулгаж өгөх, залуусыг энэ ажилд сургаж далгажуулахад хувь нэмрээ оруулна гэдгээ илэрхийлж байлаа. Хаан бол ургадаг одоо экологийн цэвэр бүтээгдэхүүн манад үлдсэн. 20 хэдэн жилийн чаргуу хөдөлмөрийн үр дүнд тэр үлдсэн юм байна. Энийг бол үржүүлээд Монголд одоо жимс түгэх боломж байна. Ховдоо аймаг байдаг ба. Энэ 3 хүүхэд тэгээ гэр бүлийн хүмүүс ажиллаж байгаа цагийн ажлын хүмүүсийн одоо хөшин зүтгэлээр энэ сүүлийн үед босч утсан нэлээд хэмжээний одоо ажил байна. 60 гаруй газрыг бүрэн цөлжилтээс гаргаад одоо мод ургамал тавиад явж байгаа. Манад одоо Оросын мэрэгжилтэн энэ орны алтаагаас ирж биднийг үзээд нэг хэлсэн үг байгаа. Монгол улс жимсээ энд болгонд үржүүлэх боломж үүсчихжээ. Энийг та одоо томруулаад цаашдаа аваад яваа гэсэн. Бидэн чинь одоо жижигхэн аж ахуй учраас тоохон амтан байдгүй. Ер нь янз бүрийн даралт байна л да. Тэгээд тэрнээс одоо өл тоогоод хөгжүүлсэн энэ 20 хэдэн жилийн хөдөлмөр байна. Одоо энийг бол Монгол улс тараах боломж байна. Иймэрхүү л ажиллагаа байна да. Тэр нэг сая гаруй мод одоо үржүүлсэн 2-3 тал байгаа. Тэр усалж арчилж бараг он цагтаа шиг байж байгаа. Тэр нэг сая гаруй модтой тэр талбайга сумын байгаль орчны газар энэ тэрүүн модны юунд хүлээлгэж өгөх санаатай ирлээ. Манайх одоо 3 газартаа тэн дээрээ одоо үндсэндээ нэг 30-40 мянган мод тарьдаг байсан бол одоо энэ жил нэг 60-70 мянган мөчр бэлтгэж байна. Тэгээд нэг үрээр бол шаргаас хайлаас бол нэг 14-5 мянга болох уу гэж бодож байна. Үрээр тарин энэ хавартай тарих юм. За тэгээд энэ хөдөө аж ахуйн коллежтэй бас Махмуд багштай гэрээ хийгээд хөдөө аж ахуйн коллежийн хүүхдүүдийг өөрийнхөө компани дээр ажилуулад талбайг яаж арчилах вэ, модыг яаж арчилах вэ бас дадлага дуршлага олгож байгаа. Тэгээд өөрийнхөө талбайгаас одоо үндсэндээ ашиглаагүй талбайгаас одоо мод тарих сонирхолтой 2-3 хүнд одоо тагтаар ярихад уртаашаага нэг 3 метр өргөөшөөгөө нэг 2 метр орчим 5-6 тагтаар 3 хүнд одоо ингээд тагт гаргаж өгсөн. Тэр улсууд бол өөрсдөө мөчрөө бэлтгээд тэн дээр модоо тарихын манайх бол одоо хамгийн түрүүн нэг ач холбогдол нь бол баг голоос улс бол хамгийн түрүүн ирдэг их ач холбогдолтой. Одоо бол яг шар усны их шимэлдэг орж ирж илэн тэгээд газар хөлдөө одоо ингээд 4 сарын 20-наас эхлээл бид нар мөчрөө тариад эхэлнэ. Энэ жил бол одоо нэлээд хэмжээний мод тарина гэж зорилт тавьсан учраас 90-20 гээл бараг бид нар ажиллаа эхэлнэ. Ховд аймгийн тухайд 7,600,000 мянган хавтгай дөрвөлжин километр нутагтай. Статистик мэдээллээс харахад аймгийн ойн сангийн 236,457 га талбай буюу дөнгөж 29.1% нь ойгоор бүрхэгдсэн. Энэ тоон үзүүлэлтээс харахад мод үржүүлэхийн төгөл ойн зурус ногоон хэрэм байгууллага нөөц хангалттай байна. Тиймээс тэрбум мод үндэсний хөтөлбөрөнд айл дөрөх албан байгууллага иргэн аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцох нь чухал юм.